Баярлалаа. Сая Батцэрэг сайд хэлж ийн л да. Ерөнхийдөө бас мал мах экспортлох тал дээр анхаарч байгаа гэж. Өнгөрсөн жил 20 орчим мянган тонн гарч ирсэн бол одоо үндсэндээ энэ оны жилийн эцсээр нэг 50 орчим мянган тонн мах экспортод гарах тийм бололцоо боломж харагдаж байгаа шээ. Бэлэгт гишүүн бол биднэрт 10 сая толгой мал экспортод гарах боломж бололцоо байна. Энэ тал дээр илүү анхаарч ажиллаач гэдэг асуудлыг ярьж байна. Мал амтны эрүүл мэндийн тухай баталгаатай Монгол мал өвчтөе учраас давжаа учраас бид нар малынхаа үйлдвэр ухсааг сайжруулъя, өвчнөөс нь салгая. Тэгэх юм бол одоо малыг хөлөөр нь бол махаар нь экспортод одоо 10 сая толгой мал гарах бололцоо боломж бүрднэ гэж энэ хуулийн баталсан л да. Энэ танилцуулга дээрээс харахад үндсэндээ хууль бол одоо амжилттай хэрэгжээд эхэлчлээ гэж бичсэн байна. Тэгвэл яагаад бодиттой үр дүн гарахгүй байна вэ? Өнөөдөр олон махны үйлдвэрээс олон аймагт байгуулагдаж байна. Тэр махны үйлдвэрүүдийн мах өнөөдөр гадагшаа гарч байгаа. Хятад руу гарч байна, Вьетнам руу, Хонконг руу, Иран руу одоо гарч байгаа. Гэхдээ тэрийг хэн гаргаж байна? Тэр хятад компаниуд, хятадын одоо цүнх хөрсөн мөнгөтэй хятадууд нь гаргаж байна. Монголын малчтын мах, Монголын компаниуд, Монголын махны үйлдвэрүүдийн мах гарахгүй байна. Тэд нар зөв бэлтгэн нийлүүлж хийж байна. Малчтаас нэг хямд үнээр аваад дээрээс нь ядалж өгөөл тэдний аваад борлуулдаг. Яг экспортод тэр хятадууд гаргадаг. Вьетнамд нь, Хонконгд нь, хятадд нь тэд нь гаргадаг. Яагаад Монголын компаниуд, Монголын махны үйлдвэрүүд өөрсдөө бүтээгдэхүүнээ эцсийн одоо хэрэглэгч аваарч борлуулах бололцоо боломж бүрдүүлж чадахгүй байгаа юм бэ? Энэ тал дээр цаашдаа ямар арга хэмжээ авах гэж байна? Нэг. Хоёрдугаарт нь малын үйлдвэр ухсааг сайжруулнаа. Мал амтны эрүүл мэндийн тухай хууль баталсан. Малаа эрүүлжүүлнэ. Одоо үйлдвэр ухсааг сайжруулнаа. Одоо малын ашиг сүм нэмэгдэнэ, малчтын орлого нэмэгдэнэ гэсэн. Гэхдээ энэ зүүн би зүгээр Дорнод аймагаас илүү нугламтай нэг хэдэн хураг аваачаад 30 хураг. Ховдод аваачаал ингээд малчид хариулуулаад дараад малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр хуваасаа хөрөнгө гаргаад асуудал болоход л мал эмнэлгийн газар мэрэгжлийн хяналтынхан бөө хүн цуртал. Маш их дарамттай, маш их одоо шалгалттай, хяналттай, сүүлд нь маш их шинжилгээ авна. Бөө мөнгөд одоо мал авснаасаа илүү, мал аваачснасаа илүү бөөн зардал чирэгдэл болчих. Их хурлын гишүүн хүн одоо ингээд нэг хэдэн мал аваачаад нутагтаа хэдэн малчтынхаа малыг сайжруулчих, үйлдвэр ухсааг сайжруулчих гээд хуваасаа зардал гаргаад явж хахад ингэж хүндрэл чирэгдэл учруулж байгаа юм чинь жирийн малчин чи яаж малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах юм? Яаж ашиг орлого нэмэгдүүлэх юм? Тэдэнд өшөө илүү дарамт болж очдөг байлгүй дээ. Бидэнд ийм дарамттай байгаа юм чинь. Нөгөө шинэ хууль батлаад нөгөө амьдрал дээр мал эмнэлгийн газар нь байгуулагдаад, хилцэн байгуулагдаад, сум болгоно мал эмнэлгийн тасаг байгуулагдаад сайжруулсан чи хаана байгаа юм бэ? Хизээ яаж сайжрах гэдэг юм? Бөөн дарамт болцсон байна шүү дээ. Тэгэл нэг бөөн хурган дарга нар хүн дарамталдаг. Хүний ажил саатайг болдог. Өөрсдийнх нь ажлыг өөрсдөө нөмөс хийж байгаа шүү дээ. Малын үржил ухсаа, үйлдвэр ухсааг сайжруулах, малыг эрүүлжүүлэх энэ ажилд туслах гэж явж байгаа шүү дээ. Тэгж яхад өөрсдийнхээ ажлыг хийж яхад баярлаад хөнгөн шуурхаа үйлчлээ явах хэрэгтэй байл чи хүн суртал гаргаад дарамт улам учруулад байдаг чи ямар учиртай. Иймэрхүү байдлаа анхаарахгүй бол энэ хууль чи эхнээсээ хэрэгжихдээ буруу хэрэгжих эхлэх нь байна шүү. Цаашаа шат шатанда энэ хүмүүстээ хэлээрээ дээ. Төрийн үйлчлэгийг ард иргэд шуурхаа хүргэх гэж энэ хуулийг хэрэгжүүлэх гэж малын үйлдвэр ухсааг сайжруулах гэж малыг эрүүлжүүлэх гэж энэ хүмүүс ажил хийх ёстой болохоос биш мал аваад ирсэн малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах гэсэн малаа эрүүлжүүлсэн хүмүүст дарамт чахал хүн суртал гаргах гэж энэ хүмүүс чинь ажил томилоогүй шүү. Энийг тэр шат шатанда Батцэрэг сайд хэлээрээ яриараа бас тий. Ийм л байдалтай болцсон байгаа шүү. Би өөрөө энэ зовлон биеэрээ амсаад мэдрээд ярьж байгаа гэдэг. Өнөөдөр надад ийм дарамтыг учруулж байгаа юм чи жирийн малчинд өшөө илүү лантууш бууж байгаа шүү дээ дарамт нь. За Батцэрэг сайд хариулъя. За бэмжих гүшүүнээ асуултанд хариулъя. За үнэхээр мал маань сайхан өссөн. Тэгээ малынхаа эрүүл мэндийн хяналтыг Монгол төр үнэхээр алдсан байсан шүү дээ. Бид халдвар төвчин гарахаар одоо сандарч одоо баахан зардал гаргаж тэмцэтгэл байсан. Тэгээ энэ хууль хэрэгжснээр урьдчилан сэргийлдэг болъё л гэж байна. Бид урьдчилан сэргийлээд вакцина хийдэг болъё. Урьдчилан сэргийлээд малаа угаадаг болъё. Урьдчилан сэргийлээд одоо малынхаа үржлийн генетик нөөцийг одоо сайжруулдаг болъё л гэсэн ийм зорилгоор л одоо энэ хууль хэрэгжиж эхэлж байгаа. За хууль маань 6 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Ямар ч байсан ерөнхий газар бол байгуулагдсан. За аймагуудад бол одоо газрууд байгуулагдаад явж байна. Томилгоо нь хийгдэж байна. Авилгалтаа тэмцэх газраас бас бид нар бичиг авдаг.
ашиг сонирхсны зарцлыг бид нар хангуулдаг. За өнөөдрийн байдлаар бол 19 аймгийн дарга томилогдсон 2 аймгийнх бол одоо бичиг нэрээгүй одоо хүлээгдэж байж байна. Завхан аймаг, Дорногов аймагуд. За би бас таны ярихад бас их баярлалаа сууж ялээ. За үнэхээр хууль хэрэгжээд эхэлсэн байна гэж. Би шилжил хөдөлгөөнүүдээ хянаад эхэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд яадаг байсан гэхээр ямар ч хяналт байхгүй. Сүхбаатараас баруун аймагуд руу баах мал туудаг, тэндээс нь халдвар төвчин гардаг. За ямар ч байсан бид нар хянаад зогсоодог болж байгаа маа гэдгийг би бас таны үгнээс аваад дотроо баярлалаа сууж байгаа. Гэхдээ үйлчилгээг хурдан шуургахаа болох асуудал дээр анхаарья бэмцэгдэх шүнэ. Үнэхээр тантай санал нэг байна. Төр юм бол иргэдтэй үйлчилгээ үзүүлэх ёстой. Харин хуулийн дагуу хурдан шуурхаа үзүүлэх ёстой гэдэг дээр тантай бол санал нэг байна. Тэгээ хууль маань одоо хэрэгжээд явхаар бол үнэхээр малынхаа эрүүл мэндийн хяналтыг Монгол төр гартаа аваад урьдчилан сэргийлдэг болох шаардлагатай. Гэхдээ бидэнд бас зовлон байгаа. Урьдчилан сэргийлнэ гэхээр бид нар бүх малаа вакцинжуулах ёстой. Төсвийн хүндрэлээс болоод бид нар одоо зорилтод энэ хөрөнгө мөнгө бас тавиулж чадахгүй байгаа. Монгол улсын 66.9 сая малыг вакцинжуулахад бид нар нэг 103 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм билээ. Тэгээ энийг бас одоо төсвүүдээр бид нар хангалттай тавиулж чадахгүй байгаа. Гэхдээ боломжийн хэрээр бид нар урьдчилан сэргийлдэг болно гэсэн ийм зорилт тавьж байгаа. Ямар ч байсан бид нар одоо гоц халдвар төвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм бол манай мал махыг экспортлох саяын бэлэгт гишүүний одоо махыг авъя гэсэн газар маш олон биш. Ерөн бол энэ малаас урьдчилан сэргийлэх ажил бол вакцинжуулах юм байл. Дэлхийд ч гэсэн тэрийг л ярьд юм байл. Бүх малаа яаж вакцинжуулах вэ? Улс болгонд одоо өөрийнхөө нөгөө гармааныхаа зузаан нэгнээс болоод хөрөнгө мөнгөнийхөө боломжоос болоод одоо малаа вакцинжуулдаг байлээ. Манай Монгол улсын хувьд бол нэг жилдээ нэг 15 сая орчим толгой мал бид нар вакцинжуулж байгаа шүү дээ. Энэ бол бидний боломж, төсвийн боломж. Цаашаа бол бид нар бүх малаа вакцинжуулах ёстой гэдгийг. За төрийн үйлчилгээ хурдан шуурхаа үзүүлэх тал дээр анхаарал тавья бэмцэгдэх шүнэ. Баярлалаа таны асуулт. Бэмцэгдэх шүнд 1 минут нэмж өгье. За баярлалаа. Ер нь бас цааш бид анхаарамаар байгаа маань. Энэ төрийн үйлчлэгийг тийм хууль дүрм хэрэгжүүлэгч нь гэдэг нэрээр хүнд суртал гаргадаг, ард талд нь шан харамж гаргадаг, өөрийгөө бидрүүлэх гэдэг ийм одоо хүнд сурталтай хүмүүсээс бид салах цаг болсон шүү. Энэ одоо шинээр байгуулагдж байгаа газар ийм хүмүүсийг томилж хэрэггүй, ийм хүмүүсийг цааш нь бас байнга ихнээс анхаарч хэлэх хэрэгтэй хаа. Энийг даасан анхаарал авчаар. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь тэр бид нар бас бэлтгэний илүү шивэрэл байгаа даа л дээ. Малаа эрүүлжүүлээд маш их хөрөнгө зараад ингэчээд энийгээ бид нар яагаад өндөр маха экспортод гарах бололцоо боломжийг бүрдүүлэх. Одоо ерөөсөө яаж н цөнгөтэй мөнгөтэй хятадууд ирээл газар дээрээс махны үйлдвэрээс мөнгөний махын хямдхан үнээр хөдөлж явал явж байна. Ингээд байхаас яаж нөгөө махны чинь өнөсөх юм бэ? Яаж малчтын орлого нэмэгдэх юм бэ? Энэ тал дээр бид нар бас цаашдаа зөв бодлого баримтах хэрэгтэй байна. Энэ тал дээр цаашдаа бас хэрхэн яаж анхаарах ямар одоо бодлого байгаа вэ? Эндээ та нас нэмэр хариулчихгүй. Цэрэг сайдад 1 минут өгье. За үнэхээр засгийн газраас барьж байгаа, салбарын яамнаас барьж байгаа бодлого бол бид энэ хөдөө аж ахуйн түүхийд бүтээгдэхүүнээ нэмийн өртөг шингээгээд экспортлъя гэж байгаа. Монгол улс 3 сая хүнтэй жижиг зах зээл. Тэгэхээр аль болохоор л одоо энэ урд хөршлүүгээ 1.5 тэрбум төгрөг хүнтэй энэ хөршлүүл одоо бид нар хөдөө аж ахуйн түүхийд бүтээгдэхүүнэл нэмийн өртөг шингээгээл гаргая гэж байгаа. Үнэхээр засгийн газар их хурл бол боломжийн хөтөлбөр төслүүдийг, хуулиудыг бол гаргаад байгаа. Үнэхээр эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлаас болоод яг таны хэлж байгаа ажлууд яваад байгаа юм. Бид өөрсдөө хөрөнгө оруулалт одоо дөрвтэй хийж чадахгүй байна. Карман ингэн байна. Үнэхээр болдог бол одоо хангалттай мөнгөний тавиал дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой. Бид бодлогын хувьд бол маш сайн дэмжиж байгаа үйлдвэрүүдэд. Аль болохоор үйлдвэрүүдэд чадваржуулъя, боловсруулалтын чадваржуулъя, техник технологийн шинжилгээ гэсэн ийм Бүрдэрж гүшүүн асуултаас